Эртээ урдын цагт айл гэхэд арай том, улс гэхэд арай жижигхэн хулганы хаан тулс байж гинэ. Хаан хатан болох хоёр хулган хойморт он сууж, бусад хулган нь ажил хийж, хүүхдүүд айн асарч хоол ундаа бэлдэн. Гэтэл хулганы хаан тулсын газар нутагт хур бороо ихээр орж тариа будаа арвин ургаж гинэ. Тиймээс байнгын идэж уухаар баян элбэг хангалуун амьдрахын тулд тариа будааг хураан нөөцөлж улсын санд хураахаар болж гин. Ингээд тариа будаа хураах хулгануудыг тусад нь хуваарлж хаан өөрөө сангаа хариуцаж суухаар болж гин. Ажилчин хулганууд өдөр шөнөгүй борио богсхийлгүй зөөсөөр л байлаа. Өдөр хоног өнгөрсөөр хаан хатан хоёрын урдах сав хизээ дүүрэх нь мэддэхгүй яг л хивэндээ байсаар л. Өдөр хоног өнгөрөх тусам хаан хатан хоёр хулган суудалтай багтахааргүй таргалж бүр сүултээ хөдөлж чадхаа боллоо. Заримдаа тэр хоёр хинэн их итгэе үзэх гэсэн шиг бүр уралдаж идэнэ. Бие биенээсээ нууж идэнэ. Бүр шөнө хүртэл босч идхийг нь яана. Ажилчин хулганууд харин өдрөөс өдөрт турж эцэж малгайн дотроос харагдах төдий өчүүхэн жоохон болсон ч будаага зөөсөөр л байлаа. Тэгж байтал жижигхэн хулганууд өлснөөсөө болж өөлөлдөж эхэллээ. Тэдний ойлгох дуу улам нэмэгдэж хаан хатан хоёроос бусд нь ундууцж байна шүү. Үнэн дээр тэр хоёрт ч гэсэн энэ дуу таагүй байсан нь ойлгомжтой. Гэвч энэ хүүхдүүд өлсөөгүй байж худлаа уйлдэж байгаад бидний будаанаас идэх нь байна гэж бодсноо сонссон ч юм шиг сонсоогүй ч юм шиг байлаа. Тэр хоёрын гар ээлжилж будаанаас авсаар нэг л мэтгэд савны хоосон ёроол тэмтрэгдэв. Гэтэл энэ үеэр хулгануудын төвчээр алдагдаж нөөцөлсөн будаанаас идэхээр дайрчин. Савнд юу ч байсангүй. Ажилчин хулганууд гайхаж тонгойж савны ёроолыг шалгаж харлаа. Зулцгнууд улам бахиралдаж, бусад хулганууд өөмөлдөж, гэр дотор тэр гэхийн тэмдэггүй үүмэн самуун боллоо. Гэтэл гинэд анх өлгөөтэй байсан хулган үүмэнийг орилж таслаа. Бүгд тэрнийг анх харсан мэт гайхаж хөшөд зогсов. Хулганууд хин хаанаас гараад ирвэ гэж ихэд гайхалдаж шивэр авир хийцгээж байтал тэр саваа мод барьж будааны сав руу нэг тонгоож гараад хаан хатан хоёрын гидс рүү хатгаж үзв. Нэгэнт ийм явдал болсон бол энэнийг зохицуулах хэрэгтэй гэд данс гаргаж ирэв. Би өнгөрсөн 6 жилийн хугацаанд энэ бүх тооцоог хийлээ. Бид одоо хэр их будаа нөөцлж чадсан хэдийг нь хаашин зориулсныг мэдэж чадхаар болсон. Одоогийн байдлаар бидний нөөцийн 55%-ийг нь хэн юунд зарцуулсан нь үүн дээрээс тодорхой харагдах болно гэлээ. Хаан хатан хоёрын нүдэн том болж үлгээтэй байсан жижигхэн хулган идэж байсныг минь тоолж байжээ гэтэл ажилчин хулганууд зөөсөн хураасан бүхнийг минь бүртгэж байж гэж дуу алдцгаахад бусад хулганууд бидэнд бараг юу ч өгөөгүйг мэдэж байсан байх нэ гэж гаргалаа. Гэтэл нөгөө жижигхэн хулган бид юу хураасан хэн хэдийг эзнийг нь бүгднийг нь бүртгэж бүгд тэрийг нь мэдэж байхын тулд нээлттэй байх хэрэгтэй гэд энэнийг зохицуулах аргыг амьдралд хэрэгжүүлэхээр боллоо. Ингэж хэлэхэд бүгдээрээ тэрний үгийг зөвшөөрж тэрхүү хулганыг EITI гэж нэрлэж гинэ. Урдын адил герт хаан хатан хоёр сууж хулганууд будаагаан зөөсөөрл. Гэхдээ тэд баяр баясгалантай болжээ. Хааны урдах ширээн дээр будааны сав дүүрсэн байж гин. Гэтэл хатан симээрхэн гараа явуулж нэг ширхэг будаа авах гэтэл будааны савн доор байсан гинлүүрийн хэмжээ дон гэж дугарч буулаа.
Бүгд сэрцгийн эргэж харахад хатны хацар нь улааж будааг буцааж тавилаа. Ингэж л жинлүүртэй болсноор бие биенээ хардах зүйлгүй болж урд урдынхаа ажлыг сэтгэл хангалуун хийх болж гин. Энэ цагаас хойш энэ улсад элдв маргаан гаралгүй амар бүгд дэдэс цатгалан амар жимэр амьдран сууж улс гэр нь өөдлөн дэвжих болсон юм гэдэг.